Надад бэлэг ирлээ. Цаас. Энэ үнгүй юм биш заа. Энэ оё брэнд гаруул. Ийм гоё. Гого. Энэ баруун Mr. Bean Teddy биш харагдаж байгаа зү. Тэгээ энийг хин. Энэ хэцүү юм. Энэ нэг охин яаж хийх вэ? За. Би юу яа харж байна. Энэ нойлын цаас юм уу? Энэ нойлын цаас юм эсвэл энгийн цаас юм уу? За. Амар амархан болчихсон юм. Энэ ямар зүйл юм бэ? Эсмэр. Энэ нөгөө сквишний дотор нэг цагаан байдаг шүү дээ. Тэр зүйл юм болов та. Бүтнээ гаргая. Тийм яагаад гараад ирэхгүй вэ? Би чөлтөөгүй. За энэ нөгөө Disneyland гэх юм мэдэн шүү дээ. Тэгээ Disneyland нөгөө Mickey Mouse-ын тийм түлхүүрийн хоосор юм аа эсвэл цүнхэндээ зүйдэх юм байна. Юу вэ? Миний нүд. Яагаад юм нэмэрхэн байдیں۔ Заавар нь яаж хийдیں۔ Манайха би яаж юмнууд хийх юм мэдгүй. Энэ одоо юу ингэж Манайха энэ амар хэцүү юм байна Энэ бүр яаж өрхийн заасан биш дээ. DIY хийчихсэн үг гэж юу? Хийчихсэн шин нөгөө Halloween party нөгөө би чихрийн бот хийсэн шүү дээ. Тэгээ тэрэндээ яг DIY хийсэн. Хамрын олчлоо. Миний хамар болно. Хамрын дээр нэг амар хөөрхөн байд. Нүднүүдийн гаргая. Би нэг амар хурдан хэмэрэн. Энэ хэл юм уу юу юм? Oh my god. Энэ Mickey Mouse шиг. За манайхан яг иймэрхүү харагдаж байна яг одоо яг жинхэнэ юм шиг юм уу? Ийм гого. Тийш дээ. Та нар энийг мэдэн би нэг дандаа л жижиг ахтай үйл гэж боддог. Тээж аваасаа тусламж авсан. Тэгээ ийм гоё болсон. Тэгээ бусдын одоо хий. Би жоохон суртаж. Ядаж энэ яг нохооны өс шиг мэдрээд байна. Нэрээ шүү. Би нэрээ л ярьж байна. Одоо нөгөө ингэж өстэй яг энийг хийж дээ. Гэтэ нэг жижигхэн зай үлдээ. Тэгвэл энийг ингэ шууд чихээ хийж байхгүй юу? Харин данч дахиад тусламж хэрэгтэй болно. Танд. Дан хийхээ. Одоо хамгийн сүүлийн юу юм хийлээ? Оруулчлоо. Ямар амсгүй шээ. Гараад ирэх чинь. Ягаа юм баг алга болох чинь. Хашаа өгч гэнэ үү? Гадаад руу явах чинь. Манай ээж DIY бүтээл маань бэлэн болж дуслаа. Ийм гоё болсон. Одоо энийг цүнхэндээ хийгээд харуулъя. За одоо би өөрөө хийсэн бүтээлтэй боллоо. Ийм хөргөн амар squishy, very mindful, very demure, very cute. Bye. Peace. Миний хамгийн таалагдсан зүйл бол нэгдүгээрт DIY хийх буюу өөрөө хийх. Хоёрдугаарт тэр үйл шиг юмыг хийхэд бүр амар хөвгчлөлтэй байсан. Гуравдугаарт ойхон сонирхолтой байсан. Дөрөвдүгээрт аав ээжтэй хийх хамгийн гоё нэсэн. Тавдугаарт стресс гаргасан. Та нар энийг гэр бүлтэйгээ тушаад үзээрэй.